За диализд орж байгаа хүмүүсийн хамгийн их анхаарах ёстой 4 зүйлийг би хэлээд өгье. За нэгдүгээрт давс багтаа хоол идэх ёстой. Өөр хэлбэл шорог биш хоол идэх ёстой гэсэн үг байна шүү дээ. Диализд орж байгаа хэрнээ давстай хоол, хэтэрхий шорог хоол идэх юм бол таны бие хөөж хавгнан, даралт ихсэн, амьсгал давчдах гэх мэт шинж тэмдэг зовиоруудыг өгөөд эхэлнэ. За хоёрдугаарт ус буюу шингэний хэрэглээг хязгаарлана. Диализд ордог хүмүүс ихэвчлэн шээс нь гардаггүй болчихсон байдаг. Тэгэхээр бид нар гаднаас ус болон шингийн юм уугаад авах юм бол тэрмээ шээс болж гарахгүй учраас бидний биед баригдана гэсэн үг байна шүү дээ. Биед ингэж их ус баригдах юм бол нөгөө л даралт ихсэнд хавгнан цаашлаад уушгинд хүртэл ус хуримтлагдаж болдог учраас диализд ордог хүмүүс өдөрт авах шингэний хэмжээгээ маш багаар авч явах ёстой. Үнэхээр амтай цангаад ах юм бол одоо мөс хүлэгдэх ч юм уу халуун усыг багаар очоод уух юм бол амны цангаан тайлагддаг байгаа. За 3 дугаарт кали ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Тэгээ бөөрийн үйл ажиллагаа муудчих юм бол цуснд байгаа кали ихсэн кали ингээд хэтэрхийх болчих юм бол зүрхний хэм алдалт ч юм уу зүрх зогсох ч юм уу зүрхний талын янз бүрийн хүндрэлүүд үүсч болдог учраас кали ихээр агуулсан хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй. А дөрөвдүгээрт фосфор ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс бас татгалзах хэрэгтэй. Бөөрийн үйл ажиллагаа муудчихаар фосфорыг биеэс шүүж гадагшлуулж чадахгүй учраас фосфор цуснд ихсэн гэсэн үг шүү дээ. Фосфор ихсээд эхлэх юм бол бидний ясны зэрэгжил, яс хэврэгших, за судасны шохоожилт гэх мэт янз бүрийн хүндрэлүүд үүсч эхэлнэ. Фосфор юунд ихээр агуулгаддаг вэ гэхээр уурглаг, хүнс, самар, үр, цагаан идэ, газтай ундаа шоколад гэх мэтэд агуулгадчихэдэг. Тэгэхээр диализд ордог бол миний сайн хэлсэн 4 зүйл дээр маш их анхаарах хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ.